Түүхэнд дэх хамгийн алдартай хурам эхлэлтүүд. 2 дугаар хэсэг. Тройны модон морь. Тройны морь буюу Trojan Horse гэсэн хэллэг нь эртний Трой хотоос гаралтай бөгөөд грекүүд зал зохион дотроо хүндий модон моринууд хийж улмаар өөрсдийн зэвсгэлсэн цэргүүдийг нуун эвлэрхийн бэлэг тэмдэг болгон Трой хот руу илгээснээр хотыг эзэлж авсан түүхтэй. Грекийн шидэт үлгэрүүд дотроос хамгийн их алдаршиж үлдсэн нь модон мориор хотыг эвдсэн тэмдэглэл юм. Ахаачууд Бага Азийн үзэсгэлэн Трой хотыг эзлэх гэж 10 жил дайцсны эцэст уран аргаар сансандаа хурж буй талаар уг үлгэрт өгүүлдэг. Трой хотыг хүрээссэн хан хэрмийг шуурга дуудагч, газар сэгсрэгч далай тэнгисийн бурхан Посейдон өөрийн гараар барьсан тул хизээч эвдэршгүй бат бөх байлаа. Тиймээс Трой хотыг ялагдашгүй гэлцдэг байв. Олон яруу баатар ирсийн үхлийг дуудсан дайн 10 жил үргэлжилсэний эцэст Итакийн хаан зайлигт Одиссей модоор аврах том морь урлан цэргүүдэд дотор нууж Трой хотод нэвтэрсэн гэлцдэг. Бурханд үлдээсэн өргөл гих тус морийг тройчууд хоттой оруулахын тулд эвдэршгүй хэрмээ өөрсдийн гараар нураасан гэдэг. Анх Тройны Парис гэх житгээ Спартын хааны эхнэрийг дагуулan оргон зогтснаар дайн эхэлсэн гэдэг. Энэ дайн бүтэн 10 жил үргэлжилсэний эцэст тройчууд грекчүүдийг ялсан хэмээн андуу ташаа ойлгож байв. Тэдэнд грекчүүд дахин зал гарган ямар гинтийн бэлэг барихыг юм чинээч төсөөлөөгүй байлаа. Грекчүүд аврах хэмжээтэй маш том, дотроо зэвсгэлсэн дайчдыг нуун багтаасан модон морь бүтээжээ. Тэгээд грекчүүд дайснуудаа энэ бол энхийг илэрхийлсэн бэлэг юм шүү хэмээн итгүүлж чаджээ. Трой хотынхан ч энэ бэлгийг нь баяртай наргагүй хүлээн аваад өөрсдийн бэхлэлт босгосон хоттой оруулчихжээ. Шүн дундын үед Троянчуудыг унтсан хойно модон морин дотор нуугдсан грек цэргүүд мориноосоо гарч доош бууж тэдэн рүү дайрч хотыг сүтгэн ялалт байгуулжээ. Энэ үнэхээр үнэн бол түүхэн дэх хамгийн амжилттай хэрэгжсэн залт арга болох юм. Энэ модон морины тухай Гомер Илиадта, Вергилийн Энеадта дурдсан байдаг. Трой үнэхээр байсан гэдгийг баримт нотолдог болохоор Гомерийн өгүүлэг болон үлгэрүүдэд үнний хувь байгааг харуулдаг. Ийм дэрдэмтэд Гомерийн өгүүлэлгүүдийг аль эртнээс судлаж түүхтэй хэрхэн давхцаж буг ширхэгчлэн судлаж байна. Түүхч Майкл Вудын таамаглаж байгаагаар Тройны морийг хотын бэхлэлтийг мөргөн орж эзлэхийн тулд бүтээгдсэн гэжээ. Учир битүүлэг гүнж. Бяцхан охин бүрл гүнж болохыг мөрөөддөг. Зарим нь ханхуутай гэрлэн мөрөөдлөө биелүүлэхийг оролдох бол зарим нь өөрсдөө хааны удамтай гэж нэрлэн гүнж олон жүжиглэнэ. Ийм тохиолдол түүхэнд олон байдаг. Карабо гүнж бол өөрсдөө тунхагласан хуурамч гүнжүүдийн дундаас хамгийн их шууган тарьсан бүсгүүчүүдийн нэг юм. Ердөө 3 сар үргэлжилсэн гүнжийн түүх их хурдцтай сонирхолтой өрнөсөн байдаг. Нэгэнтээ Английн Бристолоос холгүйхэн Алманс Берет үл ойлгогдох хэлээр ярьдаг хар хувцастай бүсгүй генетл гарч иржээ. Дайны дараах Наполеоны цаг үед тэнхийн хүмүүс гадныханд их л болгоомжтой ханддаг байлаа. Тэр хачирхалтай бүсгүйг ядуусын асрамжийн газарт аваачжээ. Гэхдээ түүнтэй хэн ч ойлголцож чадсангүй. Харин бүсгүйтэй холбоо тогтоох ажилд грек зарцтай шүүгч Симеул Варл оролцжээ. Гэвч өнөөх бүсгүй грек хүн биш байв. Харин шүүгчийн эхнэр харийн зочныг ихэд сонирхжээ. Зөвхөн усал ууж бусад төрлийн ундааг үл таашаан будаа идэж хоол идэхийн өмнө үл ойлгогдох хэлээр мөргөл үлдэн англиар ярихад юу ч ойлгодоггүй байв. Гэвч хам баргацаан зураг хараад хідэнтэй Анана гих бөгөөд хятад хөршиг хараад маш ихээр зочино. Түүнийг хэн болохыг мэдэх гэсэн оролдлого бүр бүтлгүйтэв. Харин нэг удаа тэр өөрийгөө зааж Карабо гэснээр түүнийг ий нэрлэх болжээ. Хэрэгт дуртай хүмүүс гадаадынхан аялагчд гээд түүнийг хэн болох ямар хэлээр яриад байгааг мэдэх гэж тасралтгүй цовж эхлэв. Ингээд Каспийн тэнгисийн иргэдэх Карабо тосгоных байх гэсэн хувилбар гарч иржээ. Ийхүү олон янзаар таамаглаж байх үед Португалийн далайчин гарч ирж түүний ярьж байгаа хэл нь Суматра арлын аялгын холимог гэж мэдэгджээ. Ингээд далайчин харийн бүсгэн хэлмэрч болохыг зөвшөөрсөн гэдэг. Зураг дохио зангаа хольж ярилцсны эцэст ийм нэгэн түүх ил олжээ. Карабо энэтхэгийн далайн Явасу арал дээр хааны удмын гэр бүлд дурсан гэжээ. Түүнийг дээрэмчид хулгайлан боолоор зарсан бөгөөд бүсгүй хөлөн онгоцноос тухтаан хувцсныхаа алтан чимэглэлийг хоол хүнсээр сольж 6-7 хоног хэрэн хийсний эцэст Алманс Берет ирсэн гэжээ. Ийм түүх өгүүлсний дараа гүнж Варлын эдлэнд нэгмсэн суурьшжээ. Түүнд өөрийнх нь хүссэн хувцсыг ойж өгөн 7 хоногт нэг удаа Лондон руу аваачиж зураач түүний хөргийг зурдаг байв. Гүнж улмал өнгө орж хилээч сайжруулав. Гэхдээ түүнд эргэлзэх хүмүүс ч мунтсангүй. Зарцнаар шүн түүнийг зүүдэндээ ярихыг нь хүлээн харуулдаг байсан бол зарим нь генетл түүнд англиар ээлдэг үг хэлж ямар хариу үзүүлэхийг нь танддаг байв. Гэвч гүнж юунд чажирсангүй. Гэлээч хожим нь түүнийг нэг ч удаа дүрээсээ гарч байгаагүй гайхалтай жүжигчин гэж дүгнжээ. Карабо гүнжийн дүр бүтээгт нь аялагчдын дурсамж тэнгис арлуудын тухай дурдтгалтай ном тусалсан гэдэг.
Түүний алдар нэр хаваар нэг тархсан нь түүнийг баллаж орхижээ. Бристолийн сэтгүүл түүний хөргийг нийтэлсэн бөгөөд энэ үед Нийл гэх эмэгтэй өнөөх гүнжийг гуталчны охин өөрсдийн зохиосон тарабаар хэлээр ярьдаг эмэгтэй мөн гэж таньжээ. Ингээд л түүний алдар нэр унаж хуурамч гүнж их нутагтаа боцжээ. Түүний талаар сонсогдсон хамгийн сүүлийн мэдээлэл нь бүсгүй нөхөрт гарч төрлөх хотдоо суушин Бристолийн эмнэлэгт хануур хорхоо нийлүүлэгч болсон гэдэг. Тэрээр 1865 онд зүрхний шигдээсээр нас оржээ. Нацизмын хуурам эхэлсэн суртал нэвтрүүлэг. 1930-аад оны үед Германд нацизм үүсэж байхад еврейчүүдийг үзэн ядах үзэл тийм ч шин сонинзол биш байв. Адольф Гитлер ард түмний хурсан юм. Еврейчүүд бол нийгмийн бүх ангуудын дайсан хэмээн тэр олон хүнд итгүүлжээ. Тэрээр хүмүүсийг дарамтлах, айлган сүрдүүлэх замаар худал хуурмгаа хүмүүс цулгасан байна. Дэлхийн 1-р дайны дараа түүнд дэлхийг эзлэх мөрөөдлөө гүйцэлдүүлэх боломж олгосон юм. Энэ үеэс еврейчүүд олон зууны мөрдөлт мөшгөлтөнд зовж шаналан эрхэн зөрчигдөж байв. Нацистууд өөрсдийн онлоо мөнхөлсөн ч энэ удаагийн худал хуурмаг явдал нь дэндүү их хохиролтой байв. Версалийн гэрээний дагуу германчууд их хэмжээний өрөнд унснаар мөнгөн тэмдэгтийн хан шунаж, инфляц асар өндөр түвшинд хүрсэн байна. Удалгүй еврейчүүдийг үзэн ядах үзэл урьд өмнөхөөс бүр ч илүү өргөн хүрээтэй илэрч еврейчүүдийг газрын хөрснөөс арчиж хайхыг уриалж байв. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд Адольф Гитлер болон түүний суртлын яамны сайд Йозеф Геббельс еврейчүүд дайсан гэдгийг Германы ард түмэнд итгүүлэхийг оролдож янз бүрийн аргыг хэрэглэсээр байлаа. Нацистууд хэвлэл мэдээллийн хэрэгслийг гартаа бүрэн атгаж байсан тул германчуудын бүх асуудал болон дэлхийн 1-р дайнд ялагдсан явдалт еврейчүүд буруутай хэмээн сурталчилж эхлэв. Үүнийгээ нотлохын тулд дундад зууны үед еврейчүүд Христ шашинтай хүүхдүүдийг шашны зан үйлээ хийхдээ алж устган тэдний цусыг факсын үеэр иддэг талхаа барихтаа ашиглаж байсан хэмээн суртал нэвтрүүлэгтээ байнга ярьдаг байжээ. Гитлер болон түүний хамсаатнууд еврей үндэстнийг золигт гаргахын тулд том хуурам эхлэлт хийхээр сэцсэн нь энэ байв. Тэдний онол ёсоор худлаа зүйлийг олон давтах бүр хүн эхлээд итгэхгүй байсан ч дараа нь итгэж эхэлдэг хэмээн үзэж байв. Хүн бүр баг багаар худлаа ярьдаг, том худлаа ярихыг зүрхэлдэггүй. Том худлаа ярих нь бодит байдал төдийлөн нийцдэггүй тул хүмүүс хэр барагтаа итгэдэггүй. Гитлер ч өөрөө ингэж бодож байжээ. Энэ онол түүхийн олон жилийн турш яагаад худал хуурмаг зүйлүүд ам бүхтэй байсаар ирснийг баталдаг. Харамсалтай нь Гитлер түүний нацистуудын худал ярианаас болж 17.6 сая хүн амиа алдсан гашуун түүхийн баримтууд Америк нэгдсэн улсын Холокостын музейд байдаг. Хан Ван Мегерний хурамч зургууд. Хан Ван Мегерн хэмээх зураач байсан бөгөөд хүмүүс түүнийг дутуу үнэлсэн хэмээн гоморхож явдаг нэгэн байв. Тэр өөрийгөө урлагийн шинжичдийг алмааруулах зүйл хийж сууд ухаантай гэдгээ хүлээн зөвшөөрүүлж чадна хэмээн үзэж байв. 20-р зууны эхэнд Эрдэмтэд Библийн судардах үйл явдлуудыг харуулсан цуврал бүтээлүүдийг Голландын зураач Ян Вермеер зурсан эсэх талаар маргалдаж байлаа. Энэ боломжийг овжин ашиглаж Эмаусын сурагчид хэмээх нэртэй бүтээлийн хуурамч хувилбарыг бүтээхээр ханцуу шамлан оржээ. Тэрээр уг бүтээлийн ан цав болгоныг анхааралтай ажиглаж яг дуурайлган хуулбарлан зурав. Шүүмжлэгчид дээрх бүтээлийг Голландын зураач Ян Вермеерих гэдэгт эргэлзэж байсан ч шинжичд Ян Вермеерийн жинхэнэ бүтээл мөн хэмээн нотлов. Ван Мегерн энэ үеэр өөр олон бүтээлийг хуулбарлан дуурайлган зурж зарж борлуулсаар байв. Ван Мегерн өөрийгөө магтуулахаас илүү өөрийгөө нуунд алдалж олсон ашгаа бусдаас харамлахыг илүүтэд үзэх болов. Гэвч Ван Мегерн 1930-аас 1940-од оны үед ажиллаж байхдаа нэгэн ноцтой алдаа гаргажээ. Тэр өөрийн нэгэн зургаа Германы нацист намын нөлөө бүхий хүнд худалджээ. Дайны дараа холбоотнууд Ван Мегернийг үндэсний баялагийг дайсанд худалдсан тул дайсантай хувилдагч хэмээн тооцжээ. Үүнээс болж Ван Мегерн эрхчлөөгөө хадгалж үлдэхийн тулд нууцаа дэлгэхээс өр аргагүй болжээ. Дээрх нөлөө бүхий нацист намын гишүүнд худалдсан зураг хуурамч байсан гэдгийг батлахын тулд эрх баригчдыг байлцуулан дахиад бас нэгэн хуулбар зургийг өөрийн гараар зурж үзүүлжээ. Ингэсний ачаар Ван Мегерн 1 жилийн хоригдох ял авсан боловч шүүх хурлаас хойш 2 сарын дараа зүрхний шигдээсээр таалалд өгсөн гэдэг. Black Sox-ын дулаант луур. 1919 онд болсон бейсболын дэлхийн аврах шалгаруулах тэмцээний шувдаргын шатанд үлдсэн Чикагогийн Black Sox багийн гишүүд $100,000 буюу одоогийн ханшаар $1.4 сая хахуул авч санаатаагаар ялагджээ. Тэмцээний үеэр тэд ердийнхөөс муу тоглож байсныг бусад багийнхан анзаарснаар Black Sox-ийнхнийг сэжиглэхэд хүргэжээ.
Тоглолт дууссаны дараа элдв таамаг цуу яриа гарч хууль сахиулах байгууллагаар үнийг тогтоолохоор болж эцэстээ Америкийн нэгдсэн улсын дээд шүүх мөрдөн байцаалт явуулснаар тус багийн 9 тоглогч луйвер хийсэн нь илэрчээ. Гисэн хэдий ч тэдний мэдүүлгийн баримт учир бүтгүүлгээр алга болсон тул ямар нэгэн хүнд шийтгэл авалгүй харин тэд бейсбол тоглох хэрэгээ насан туршдаа асуулжээ. Энэ нь Америкийн нэгдсэн улсын спортын түүхэн дэх хамгийн том луйврын хэрэг болсон байдаг.